За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Чулуунбаатар Арин Баяр гэдэг. Би анимашилтын малын эмнэлэгт малын хэмжээр ажилладаг. За би өнөөдөр та бүхэндээ хон дээр маш түгээмэл тохиолддог чихний өрөвслийн талаар ярихаар бэлтлээ. За эхний ээлжинд чихний өрөвслийн талаар ойлгохын тулд чихний бүтцийг ер нь бол ерөнхий хэмжээнд маш сайн мэдэх шаардлагатай. Тийм учраас эхлээд би бүтцийн талаар ярих гэж бодож байна. За үндсэндээ бол чихийн маань бол одоо ингээд үндсэн 3 хэсэгт ингээд хуваагдж байгаа. За хамгийн нэгдүгээрт бол гадаад чих буюу дэн дотроо бол дэлбээ, чихний сууг ингээд багтаад явна. Ингээд дотор дунд чих рүү болоод ороод ирэнгүүт хэнгэргийн хальснаас цаашаага дун яс хүртэлх хэмжээг хилээд явна. Дун яснаас цаашаага ингээд дотор чих ингээд хуваарлагдаад явна гэсэн үг. Үндсэндээ бол одоо чихний ерөнхий бүтэц бол ийм 3 хэсгээс тогтож байгаамаа. За чих ер нь яагаад өвдөг вэ гэдэг шалтгааны талаар би та бүхэнд ярьж өгье. За чих бол үндсэн 2-3 хүчин зүйлийн шалтгаантайгаар өвдөнө. За нэгдүгээрт бол чихэн дотор гадны биет орох явдал маш их байдаг. За жишээлх юм бол үр тариа олж болно. За өвс орж болно. Янз бүрийн ус мус одоо юу гэдгийг гадны бохирдол янз бүрийн бүхэл одоо гадны биетүүд орж болно. Иймэрхүү шалтгаанаас болж чих өрөвсөх нь маш хэлбэг байдаг. За дээрэс нь бол янз бүрийн бактерийн гаралтай халдварын улмаас байж болно. Хүмүүс нохоо машинтаа ингээд авч явахдаа цонхоор нь толгоог нэг гаргаад ч юм уу ингээд авч явдаг. За тэгээд энэ явцад бол маш их хүчтэй агарын даралт ирдэг учраас ихэвчлэн дээшгээ ийм онгорхоо чихтэй ийм байралтай чихтэй нохоонод бол чихний өрөвсөх магадлал маш өндөр байдаг. За харьцангуй бол чихний доошоо чиглэлээр ийм байралтай доошоо байралтай нохоонод бол чихний өрөвсөл болох нь харьцангуй гайгүй байдаг. Чихний өрөвслөөс шалтгаанууд маань бол ийм байна. Одоо харин шинж тэмдгүүдийн талаар ярилцъя. За чихний өрөвссөн нохоо ямар шинж тэмдэг үзүүлэх вэ гэхээр чихээ сэгсэрнэ. Ер нь хөвчлэн болоод нэгдлийнхэн чихийг юм уу альдлынхаа нэг чихийг ер нь ингээд дандаа ингээд буулгацдаг. Тэг ингээд дандаа ингээд сэгсрээд байдаг. За тэгээд ер нь бол захтнаа үүсдэг. Захтнаа нь бол мэдээж өвдөлттэй байдаг. За ингээд нохоо одоо ингээд чихээ майж хавцтай ингээд дандаа гасалж нэлээд тийм одоо өвдөлттэй юм захтнаа ингээд үүссэн байхыг бол та бол анзаарч харах болно. За эзний зүгээс бол одоо чихийг ингээд нээгээд харах юм бол янз бүрийн одоо өрөвслийн шүүц одоо гадны биет янз бүрийн юмар бол бохирлогдсон маш бохир байна. Ерөнхий чихний өнгө бол маш улаалттай. Ер нь нэлээд тийм хавцсан байдалтай байна гэсэн. За та бүхэндээ одоо ерөнхий ингээд байдлыг нэг сайн харах хэрэгтэй. За өрөвсөн чих маань бол одоо ингээд нэлээд тийм улаалттай байдалтай байгаа бол эрүүл чих маань бол одоо нэлээд цайвар гоё өнгөтэй харагдаж байгаа. Тэгэхээр таны нохооны чих нэгэн төрөө өрөвссөн байх юм бол та яагалтай малын эмчт хандах хэрэгтэй. За эмнэлэг маань бол дэлхийн мал эмнэлгүүдийн одоо хэрэгэлдэг бүх одоо бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд энэ асуудлыг шийдэж байгаа учраас манай эмнэлэг дээр бол чихний өрөвслийн асуудал 100% шийдэгдэж байгаа гэж ойлгож байна. За эхний үед бол бид нар яг юм чих цэвэрлэдэг яг юм зориултын чихний цэвэрлэгээний уусмалаар яг чихийн цэвэрлэнэ. За сайхан цэвэрлээд бүх юм өрөвслийн шүүрсмэс бүх юм авсныхаа дараа бол бид нар яг юм зориултын яг чихэн түрхдэг юм тосын түрхэд тэгээ манай дээр бол одоо яг чихний өрөвсөл бол яг 100% шийдэгдэж байгаа гэж хэлж болно. За тэгэхээр дунд чихний өрөвслөөс өрсөн сэргийлэхийн тулд яах вэ гэж бүхэл өвчний үед авдаг арга хэмжээ бол дархлааг дэмжих байдаг. Дархлааг яаж дэмжих вэ гэхээр мэдээж арчилгаа малгайгаа сайн болгоно, хоол тэжээлийн сайн хоол өгөх хэрэгтэй. За хоо стресстүүлэхгүй байх хэрэгтэй, агаар салхинд байнга салхиулж явах хэрэгтэй гэх мэт арга хэмжээнүүдийг авах шаардлагатай болно. 7 хоногт хамгийн багадаа 1 удаа чихийг бол хоноогоо чихийг заавал шалгаж явах хэрэгтэй. За мөн дээрээс нь тогтмол одоо эмчийн ерөнхий үйлчлэгийг хийлгүүлж явах нь бол дунд чихний өрөвсөл буюу чихний одоо өрөвсөл төвчнүүдээс маш сайн хамгаалж чадж байна гэсэн үг юм аа. За ингээд өнөөдрийн бичлэг маань та бүхэнд үр өгөөжтэй байсан гэж бодож байна. Дараагийнхаа бичлэгээр уулзалтаа түр баяртай.